Сайн байна. Шинэ бичлэгтэй тавтай морил Юна байна. Японы Seria гэдэг 100 yen дэлгүүр байдаг шүү дээ. Тэрний мейкап бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэх чинь. Seria дотор болон хэрэгтэй бүх юм байдаг заяа. Монгол мөнгөөр одоо иений хаан шорногтой баг чинь 2100 төгрөг. 2100 төгрөгийн мейкапын бүтээгдэхүүнээр хамтдаа нүрээ будаж үзцгээе. Би одоо болохоор кремээ тавьсан байгаа. Би угаасаа powder хэрэглэдэггүй. Крем powder тэгээд бүр хоёулаа аль аль нь Seria'д байдаг заяа. Гэхдээ би аваагүй. Яг бусад нүур будахад хэрэг болдог юмнуудаа авсан байгаа. Ийм нэг юм байна. Багс цэвэрлэлтийн мэлээ. Өөрхөн одоо жишээлбэл би энэ өмнөх багснуудаа ингээд өөр бодгон дээр хэрэглэсэн байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр ингээд цэвэрлж агаад шинэ авсан сайн одоо энэ Seria'гийн мейкап бүтээгдэхүүнүүдээ туршиж үзье гэж бодож байгаа. Гэхдээ яг хэр сайн цэвэрлэн өөрлөхийг нь бол мэдэхгүй л ямар ч тач эндээ хүрэх юм запас юм байна. Хормос дэрвэлгэгч удаасаа хэрэглэхгүй хэрэглэж гэж боддоггүй юм. Тэндээ октод дэр нь зөндөө хэрэглэдэм билээ шүү дээ. Тэгээд зүгээр хямдхан болохоор нь бас яахтай тий. Туршиж үзье гэж бодоод авцیں۔ Ийм сормосон бодог байна. Оруулын бодог байна. Хөлс шингээдэг ийм цаас гэх юм. Seria'д би харин авчихсан туршиж бас үзье. Тэгээд би 3 төрлийн юу авсан? Контур авсан. Ийм бор контур, ийм цэнхэр тосон контур, энэ нь палмастрын контур. Энэ болохоор бас ийм палмастрын цагаан контур авсан. Хөөх мастэй. Ийм сүдэр авсан. Хүмсэгний харандаа, blush, энэ болохоор тэн, sponge, шингэн хайлайтер. Энэ нь болохоор ингэж болоо. Тэгээ бас нэг авсан юм маань болохоор энэ үсний хавчаар. Энэ үсний хавчаар цагаан мууртай. Хөөх мастэй. Тэгээ бас ганц нэг хэрэгтэй юмнуудаа овсон. Одоо энүүгээр хамтдаа шууд нүрээ бодож үзцгээе. Би мэргэжлийн мейкап хийдэг хүн биш шүү дээ. Тийм болохоор яг өөрийнхөө өдөр тутмын мейкапыг Seria'гийн одоо эднэрээр туршиж үзье гэж бодож байгаа байхгүй юу? Сүлтэй мейкапын төр бол хийхгүй. Эднэрийн гаралт маралтын хэр байх юм бэ гэдгийг туршиж үзэх гэж байгаа. Нэг жоохон байхад ийм фивер зүгээр нүрний бодог модог ч юм уу байдаг байсан шүү дээ. Нэг ийм саа зүгээр л энгийн саамаа ч юм уу тоглоом нүрний бодог. Надад энэ үнэн амар хямдхан болохоор яг тэгэл санагдаж байгаа. Тоглоом нүрний бодог шиг. Нэр энэ айгуу дэжгүй сонирхолтой байсан шүү дээ. Энэ хүмсэгний бодог шүү дээ. За эндээ ингээд харандаа нэ дундуураас салан заяа. Эргээд салах юм байна. Энэ болохоор ийм powder гэж биччихэж. Хуурай ийм бор өнгөтэй powder байна. Тэгснээ энэ талтаа ийм самтай. Бүр амар лаг бүх төрлийн юмнууд нь байна. Өсгөө бодож үздэг юм. Гаралт нь нэг иймэрхүү юм байна. Миний ер нь бол хүмсэгтэй бүр айгуу төстэй л өнгөтэй байна. Би ингээд үзүүрийн шууд айгуу тод ингэж будчаад урагшаа өрдөөсөө буддаг. Талхаа буцсан хэсгээс ингээд багсан дээрээ баг ингээд будгаа шингээгээд авчиж байгаа штэ тараагаад. Тэгээд тэр тарааж авсныгаа урдаа хэрэгэлждэг. Урдаа ингээд жоохон босгоод хэрэгэлждэг. Тэг би энэ powder-оор нь бас бодож үзье. Энийг яг яаж ашиглах юм бол ийм энэ жоохон халтаалах юм шиг. Би яаж хэрэглэх юм бэ? Хүмүүсээ бодоход нэг иймэрхүү болж байна. Арай ширүүн байна уу? Дэжгүй шүү ер нь гаралт маралт нь. Монголд ийм юу чинь ер нь хүмсэгний харандаа чи хийд гэдэг үлээ. Энд хоёр маань нэг зөвж. Тэсний бүр powderтай зөө. Мэдгүй би анх удаа ийм powderтай гэж харж байна. Нэг иймэрхүү боллоо. Нэрээ та нар анзаарсан бол би үсээ бүтцэн байгаа. Би зүгээр бүр цайварч бол биш ээ. Ер нь бол бор өнгөөр үсээ бутсан чинь ингээ жоохон бараан өнгө орсон за. Яг бор өнгөний туяа нь бол ингээ тайлж жоохон харагдана. Тэгээд миний үсний өнгөнд бол яг энэ тод хөмсг нь илүү зохино гэж би бас бодож байна. Одоо хэдүүлээ шууд сүүдэр тавья. Сүүдрээ би ингээд эхлээд тавьчих юм бол юу яагаад гэдэм юм. Бусад юмаа хийж хооронд арьсан гоё уусаар хүчтэй юм шиг санагдаад ирлээ. Энэ бол миний багсны өдөлий гашлаг. Тэгээд миний багснууд. Ийм жижиг цүнхний би бол жижиг насаараа л ийм уртыг хэрэгэлсэн. Тэгээд энэ чинь ингээд цүнхэнд авч явахад айгүй том орон зай эслээд идэх болохоор ийм жижигхний амжсан. Амар хавсаархан. Тэгээ багснууд нь ч ихсэн амар хөөрхөн. Нэг жоохон сул талтай миний гашлакны үс нь ингээд багснууд дээр маань унаад идэг. Багсны үс биш. Энэ үстэй гашлакны маань үс нь унаад идэг талтай. Өөрхийн амар тийм цэвэрхэн юм савлгаан. Яг миний өөрийн маань
сүүдэр болохоор ийм улбар шаардсан ийм сүүдэр хэрэглэдэг байхгүй. Энэ болохоор нэг тийм ийм саарл бороогаад тэгээ энийг хэрглэж үзье гэж бодож байна. Хүмүүс энүүгээр яг хамраа айгуу гоё өндөрлөөр идэм билээ. Ахлаа гар дээрээ туршиж үзгүй. Амар тод бол гарддаг юм. Сүүдэр тэгтээ амар тод гарддаг нь надад бол дэмий гэж бодогдож байна. Тэгвэл гаран дээр ялгараад байх юм болгаа. За ирсэн дээрээ тавьж үзье. Би тэгээ угаасаа ингээд хатаа сүүдэр тавьсан тавиагүй юм ингээд хонхорхоотой сүүдэртэйгээр сүүдэртэй харагддаг болохоор бас ингээд амар их бол тавьдаггүй. Багхан л би яг энэ хонхоож байгаа хэсэгтээ бол тавихгүй. Тэгмэл бүр ингээд орчих штеп. Тэрнээсээ жоохон дээшээ тавьдаг. Энэ ясаа энэ хэсэг нь ингээ хонхооцсон. Энэ дээрээ ингээ тавьчих юм бол илүү хонхохоор харагдах болохоор энэ том харагдаад байгаа ясаа жижигхэн харагдуулахын тулд угаасаа сүүдэр тавьж байгаа байхгүй. Би бол тэгжил боддtiin. Тэгжил бодож тавьдیں۔ Зөв ч юм уу буруу ч юм. Том хацартай хүмүүс хацраа жижигхэн харагдуулах гэж тавьдаг байх л та. Би бол хацар нугасаа ийм болохоор хацрынхаа төвөр хэсгийг бас байхгүй болгох гэж тавьдаг. Тэгээд өрөөнийхөө болохоор энэ хэсэгтээ зөвхөн тавиад өгчдөг. Би тэг яг нэг ингэж тавьдаг. Зөв буруу гэдэг нь мэдэхгүй л юм л да. Мейкап хийдэг хүмүүс харуул нэг ч удаа юу хийгээд байгаа юм гэж харж магадгүй л дээ. Одоо нь штий. Хамраа өндөрлцгөө. Надаа юм мэдгүй. Би ийм мейкапны бичлэг хийхээр жоохон өмнө нас би ингээ хийх гэж оролдож байсан. За амар сонио. Жоохон ярих юм болтохгүй, хийх юм болтохгүй. Фейлцэн. Нөгөө Dior-ийн тэн авсныхаа дараа би Dior-ийнхаа тэнийг туршиж үзэж бичлэг хийсэн дааш тийм манад таалагдаагүй тэгээ би шууд устгачихсан. Би хамраа өндөрлөгтэй байж тээ. Яг ингээд доороос нь дээшээ чиглэлтэй ингэж доотлын ингэж өндөрлөөд энд нь ингэж өрн сүүдэр тавьж өгөөд тэгээд нэг иймэрхүү бүр угаасаа нүдний суур будаг маань будгаа бас ингэ тавьчихдаг. Ингүүл яг хамар нүд хоёр маань хамт уусдаг. Тэгэхгүй бол тусдаа өөр өнгөөр суур тавиач юм өөр өнгөөр хамраа бодчих юм бол ялгарч харагдаад байдаг юм уу? Би тэгтээ сүүдэр айгуу дайггүй байгаа юм шүү. Би тэгээд нэр анх Японд ирээд одоо энэ сэригийн юмнууд чинь хойно яг Made in China гэж бичсэн байдаг байхгүй юу? Тэгээд Японд China-гийн юмнууд бол зөндөө их байдаг. Гэхдээ China-гийн дайггүй юмнууд нь л Японд ирж байгаа шүү дээ. Би бол тэгж боддог байхгүй юу? Муу юмнууд нь Монголд очдог. Сайн юмнууд нь гадагшаа өөр орнууд руу ирдэг гэж боддог. Тэгэхээр энэ бол бүрс мууч зүйл бол биш бах. Байнга хэрэглэж бас болохгүй. Тэгээд хаа нэг хэрэглүүлэх хэвчгүүл гэж би бодож байна. Ингээд уусгаад өгчих юм. Ингээд. Тойрсон наад уусгаад. Вау. Нүднийхаа тэнийг тавьцгаая. Би яг өөрийнхөө нүрийг боддог дараалалаараа судалгаад авчихсан. Тэнийг тавихад бол хэдүүлээ өмнө нь хэрэгэлц ийм таглатын ийм сар дотор нэг ийм тай. Өмнө хэрэглэсэн багснуудаа цэвэрлэж үзье. Ягаанду мейкап хэмээр байна. Миний одоо ийм улбар шар сууртай суур нүдэн дээр тавьдаг байхгүй. Сая болохоор ийм бор саарл суур тавьчлаа. Надаа ийм болж байна. Энэ өнгийн туршиж үздэг юм. Ханчина. Өдөр бол энэ бүр ягаан өнгөтэй туяа орчлоо. Мейкап хийж хата юу ярихаа би угаасаа өвдөс ойлгохгүй. Тэгэхээр хамтдаа зүгээр дуу сонсч үзье. Ваа. Хамтж байна. Хөлгүй зас би энэ өнгийн туршиж үзье. Би яг цайвар өнгө суураар болгож тавьчаад тэгээ бараа өнгийг ингээд нүднийхаа яг хонхорхоог дагуулад жоохон ингээд тавьчихдаг байхгүй юу?
би ингэ болоо гэж бодож байна. Одоо болохоор би яг өөрийнхөө тэнэр болохоор ингэж цайвар өнгөөр суур тавиад баруун өнгөөр ингэж ясаа ингэдэг гэсэн штэ. Нүднийхээ ясыг тэгүн готл бүр баруун өнгөөр нь нүднийхээ яг угаар нь ингэж тавьчихдаг, нүдээ том харагдуулах гээд. Тэг бараг ийм хар өнгөр тавьдаг хгүй. Энийг бас цэвэрлжээ. Тэгүн готл энэ хамгийн баруун өнгөний нагаад нүднийхээ дотор талд тавиад өгчдөг. Ингээд хардаа бүр шал өөр гад бэлгэнэр бүр амар тод харагдчих. Нүдийг шууд сэргээд өгч байгаас тийм. За одоо энэлийн мод. Нэг ийм юм сурсан. Энэсийнхаа бор харандаагаар нүдээ ингэж жагаад би бол өөрөө ийм нүдний ийм доод юмтай байхгүй юу. Тэгээд тэрийгээ жоохон ингэ тодруулдаг болчих. Нэнд тодруулаад одоо тэгээд ингэн готлаа энэ бондооцсон байгаа хэсэг дээрээ угаасаа гэрэл тавиад өгөх юм бол нүдийг бас арай ийм том харагдуулдаг. Юм шиг байгаа. Би бас энийг саяхан хальт сурсан. Сүүлийн хэдэн мейкапнууд дээр ер нь туршиж үзээд байгаа. Тэгээд жүүл санагдаад байгаа шүү дээ. Би контур тавихаараа нүдээ өрдөөсөө сэтэлж боддгоо. Угаасаа миний нүд ийм сэтэлцэн юм шиг. Тийм нүдтэй нэрнгээсээ уушаа ийм энэ дээрээ сэтэлчих юм бол би бүр ийм амар чарт орно нүдтэй болчдөг. Тэгэхээр тэр бол хамгийн дими миний мейкапын нэр бол. Одоо би нөгөө шингэн саагаараа сүлд нь ингээд яг нүднийхээ урд нь саа тавьчин. Тэгээд болоо. Нөгөө жоохон ингээ уусгаад. Энэ багсны үсэнд ихтэй ямар гоё зүйл юм бэ? Нэг тийм амар сайн гоё уусгаж энэ арьсанд хүрэхтэй ч гэсэн гоё. За мейкапа дуусгаас өмнө заяа. Манай гэр бүр нэлийн хол хөдөө ахгүй юу? Тэгээд хөдөө болохоор би цагаан контур задлалчлаа. Цэнхрээ бас энерги ихлэ задлалчих. Хөдөө болохоор манай энэ амтын амир хийдэг. Миний нэг бичлэгийг болон миний инстаграмыг даглуугаар мэдж байгаа. Энэ сармагчин бол маш их хэмжээгээр байдаг. Тэгээд сармагчинд дайруулсан удаа байгаа. Тэгээд сармагчин над руу дайрсан удаа. Яасан гэсэн чинь би яг орой гүйж явж байгаа л гэтээ яг орхын даваан дээр хоёр сармагчин замын хоёр тал дээр сууж ахгүй юу? Би тэгээд тийм ойрхон байхын бараг анх удаа харамтлаа. Бас тэр чинь Монгол ямар сармагчин байгаад ах юм биш. Бичлэг хийх гээд ойртоод. За юу янда мэнда гэж амар далдганаад ойрцсон юм а би. Тэгээд тэгсэн чинь өөдөө шууд ингээд дайх гад за бүр амар шууд ингээд тэгэл мэдгүй ингээд дайх гад ингээд дөрөв өглөөд 90 готлон би бүр айгаад хамаг мөчөөс авчгнуулаа. Тэгээд би шууд хийжсэн бичлэгээ зогсоогоод тэр бичлэг уг нь байсан би сүултээ зүгээр л тэр бичлэг байхаар л айгаад байсан санагчнаас тэгээд устгацсан. Тэгээд дараа нь би над руу ингээд сармагчин найраад гээд таньдаг хүүхдүүдтэй хэлсэн чинь угаасаа сармагчин руу удаан ширтэж мэртэж юм ингээд харж марчих юм бол хойлоо хэмиг хүчтэйгээ үзэх үү гэсэн тиймэрхүү утгатай байдаг юм шиг байлээ. Байдаг гэжээлээ. Угаасаа зоо парк дээр сармагчин руу удаан ширтгэхийг хориглон ингээд бичсэн байдаг гэсэн бүр. Энд ингээд надаас арай удаан байсан охиноосоо би сонссон аахгүй юу? Тэгэхэд хэрч би бүр ингээд удаан ширтэх байтугай бичлэгийг хийгээд урд нь ингээд зогсоод байсан аахгүй юу? Тэгсэн чинь тэгээд надтай хүчээ үзээгээл дайрсан юм шиг үлээ. Тэгэл дөрөв мөчөөс авсагнуулаад савчган ингээд савчруулаад яа бурхан надад бүр амар байсан да. Одоо би сармагчаар хараа амар айдаг болсон жоохон холоор явж надад. Бүр ингээд харахыг хүсдэггүй за айгүй бол бас дайраад унаа яах юм гэж бодож. Нэг тийм байна. Тэг манай их цаас Японд байсан. Тэгэхэд ингээд элдэн янзын амтан бол харж байгаагүй гэж аахгүй юм том юм да. Тэгээ сармагчнаас гадна. За эхлээд контурнуудаа танилцуулъя. Бор контурыг зурж үзцгээе. Хардаа. Вау. Би явахаас өмнө эднээс дахиад нэг аммаар юм. Цагаан гэсэн мөр амар лаг гаралттай юм байна. Өөрийнхөө бодолтод бор контрын ашиглая. Захгүй. Nice хадаа. Цагаан арил филд чиглэв. Хүүхдүүдийн цагаан контрыг нэг хөөрхөн ашиглаад идэв штэ. Яа зурд юм бол орт зурж хагаад.
үзэж тарыг. Хар контртойгоо жоохон ойрхон. Анзаарсан тэр мөччиний. Би бүр анх удаа хэлж байгаа болохоор контриг маань ингээд илүү тод гэрэлдүүлээд өгч чинь. Яг нүүрний нөгөө нэг нүүрэн дээр хайлайтер тавьдаг шиг контрны маань доор ингээд хайлайтер байсан чинь илүү юу маань контрын маань гэрэлдүүлээд өгчт юм байна. Тэгвэл одоо хэдүүлээд энүүгээр ингээ нүдний доотлог. Ингэж бодчиход гараад хоосгоч. Нэг иймэрхүү боллоо. Заавал бүр бүгдийн туршиж үзмээр санагдах юм. Энэгээр болохоор юу яа? Уг нь би ийм ягаан туяатай бодолт хийсэн л дээ. Гэхдээ ингэж нэг иймэрхүү нэг юм хийгээд үзээтэй би зүгээр. Нэг ингэсгээд бодчихлаа. Энэ гэхдээ жоохон өндөр болчихлоо. Цосна гэхээр бас хэцүү маа. Тийм бүр айгүй амархан хугард юм байна. Сая би бүр хуглаа хийчлаа. За окей. Олон талаа юм яриад илгүй. Контра тавьсан юм чинь. Тэрийг хаплаа шиг хэрэглэж үзцгээе. Ийм плаш байна. Жохон юм бас саатай ягаан өнгө. Би бас өмнө тийм олбор шардуу плаш тавьдаг гэсэн болохоор энийг бас жохон цэвэрлэцгээе. Тэгээ би плаша ингээд миний энэ хэсэг ингээд жоохон хонхоод агаад ядарсан ядраагүйгээс намайг жоохон бахад л ингээд хонхоодог байсан. Тэгээд энийгээ жоохон дүүргэж өгөхийн тулд ингээд нүдэд агуулж тавьж байгаа. Одоо тэгээд орчин үеэс бас яг тэгдэг болсон шүү дээ. Нүднийхээ доотлыг ингээд дүүргэж тэгээд ингээд дээшээ тавьдаг болсон. Ингээд ийш ингээд хацарныхаа голд ингээд тавихаа болсон. Ингээд өгөн утал яг миний энэ хонхоод байсан хэсэг бас яг дүүрээд өчөж байгаад ийш харийг төгч. Би нөгөө нэг тийм жоохон бараандуу улбар шардуу хацар өнгөлөгч тавиад байсан чинь царай бас жоохон өнгө дараа тэгээ би юм цайвар угаасаа хацар өнгөлөгчтэй болмоор сахгүй. Тамиртай ч ингэ сэрэг гэхэд туршиж үзье гэж бодож байсан. Энэ бол яг миний хүссэн шиг гоё бүдгэн байна. Энтэл нь ингээ бүдгэн орчлоо. Энэ яг өмнөх нөгөө боксон дээр маань байсан юун сайн арилаагүй жоохон шар туяатай орчлоо. Блаш нэг иймэрхүү харагдаж байна. Блаша тавиад нүүрэндээ шингэж байгаа хооронд нь хайлайтера тавиад сормосоо бодчихдаг. Ийм шингэн хайлайтер байгаа шүү дээ. Энийг тавьж үзчихье. Тэгээ ингэж эргүүлж гарч ирдэг. Вау. Яа ч тийм үү. Тэгэхээр хайлайтераа би эндээ тавьдаг. Нэг Biz de çıkalım saç. Sana ne haber? Değil, havan değil. Havan havan. Değil. Değil ne havan sortan değil. Би нүүрний бодгны гэрлэнд бүр амар дуртай за. Гэрлгүй байхаар нэг л тийм ингээд нүүр ямар үхсэн харагдаад гэрэл 50 готлаа айгуу гоё сэргээд ирдэг. Гэрлэнд би бүр амар хайртай. Ер нь нүүрэндээ майт бодог нас илүү гялалцсан саатай бодыг хэрэглэх хүсдэг. Тийм болохоор би powder хэрэглэдэггүй. Тэгэд майд уруулын бодог бас өвдөсөө хэрэглэдэггүй. Та уруулныхаа ингээд дээр нь тавиадаг юм. Ерөн дээрээ бас ингэж хад тавиадаг. Тэгээ төрөний нөгөө нэг энэ дээр бас тэр чигтээ гэрлэх юм бол. Нэг хамтдаа тэгээ сайхан уусгаад өгнө. Энэ спонж. Би спонжныхоо энэгээр нь крем төрхдөг бол ингээд энэ талуудаар нь ингээд бүгднийг будгаа уусгачдаг. Гэтэ өөр спонж дахиад амнаа. Уршлаараа нэг спонжтой байгаа. Тэр нэг сайн дээр. Тэгээ би нэг хальт нэг
3 хоногийн мейкап сургалтын 1 хоногийнх нь хоногт нь суугаад тэгээ ингээд болжсэн ахгүй амар батгатай байсан үе болохоор татганаасаа санаа зовоод тэгээ тэр охиноос миний хамгийн сайн сурч авсан юм гэх юм бол өөрөө будчаад ингээд өөр юм хийж байгаа хооронд чинь энэ будагч ингээд харьсанд чинь уусаад ингээд гоё болчихно. Гэхдээ ингээд бүдгхэн болчдөг байхгүй юу? Тийм болохоор ингээд нүднийхээ будгигаас нүрээ бодож дуусныхаа дараа дахиад жоохон тодруулаад өгвөл зүгээр идэг юм байлээ. Тэгэхээр ингээд бүр гоё тодроод сэргээд харагдаад идэг. Бүх юмаа будаж дуусныхаа дараа нүдээ дахиад нэг удаа 2 дахь удаага тодруулах хэрэгтэй байгаа байхгүй. Одоо сармасаа будацгаая. Тэр юу юм? Энэ уртцагчтай гэсэн байсан. Тэгсэн чинь нөгөө дотроо нэг юм намайг жоохон байхад л байдаг байсан юм. Ийм давхар үстэй сармасны будаг гэдэг шүү дээ. Тийм будаг юм байна. Энд ихтэй амар унж манах бах та. Одоо нөгөө нэг хүмүүсд хэрэглэхтэй хэрэглэж үзье. Эхлээд хүмүүсөө будахаасаа өмнө жоохон дэрвэлээд би энийг ээж хэрэгэл жоохон байхад хэрэглээд байдаг гэсэн жоохон айгаад байдаг гэсэн юм. Гэт хамаг нүд тэвэж чадахгүй нэ. Яаж тэг? Би нөгөө нэг бичлэгнүүдээс харсан л да яаж хэрэглэх юм. Сармасаа будахаас өмнө ингээд дэрвэлчихээ сармасаа буддаг. Тэгчээ дахиад дэрвэлгэн гэсэн баха. Тэгээд эсвэл бас энэ дэрвэлхийгчээ халаагаад байсан. Тэжгэлгөр жоохон болоо. Энийг үгүй хэрэглэждэг юм билээ. Энэ тэгээд дотор бас хөөрхөн да. Ийм запас мапас таа. Энэ хараад сольж болно юм шиг үлээ. Сармасаа бодож үзцгээе. Ямартайч бодогдож болж байна. Дөрүүлэгч нөгөө сармаснууд нь наалдаад юм. Хөөрхөн хурган. Хөөрхөн ч юм уу? Энд ихтэй бас хөөрхөн давуу талтай нь ингээд сармасын маань бөөгнөрүүлэхгүй байх юм. Амар хөөрхөн салгаад тустай юм салангатаар нь будагдаад юм. Тэгээд түрүүн сайн анти ярьсны манай энд могоо байдаг. Тэгээ хярс байдаг. Хярс энэ амар дайрдаг гэсэн. Тэгээ шавж бол нэрээ хар мянгаараа. Би нэрээ Японд ирснээс хойш аалзнаас бол нэг айхаа болсон. Жохоо завааны хувьд бол заваан шижиглэн. Гэтэ бүр айгаад байдгаа бол гайгүй болсон. Аалз чинь ингээд жомом ч юм уу, яламал ч юм уу тийм биднэрт хэрэггүй хортой ер нь тийм амьтдыг барьж иддэм байлээ. Тийм готлаа айгүй ашиг тустай амьтан гэд бодоод үтсэн чинь айхаа болчихсон. За сармасаа будсан. Сармас маань нэг иймэрхүү боллоо. Одоо уруулаа бодъё. Өнгөтэй туяатай урууламжлэгч байна. Тодорхой нэг өнөр нь бол муухай өнөр бол биш. Тэгээд зүгээр жижигхэн тийм бүдгэн л өнөртэй юм. Энэ яг нүд мөдний маань бодолтон дээр энэ уруулан будаг жоохон зогсонгүй. Жоохон өөр урлын будаг бодвол зүгээр юм. Би энэ жоохон бүдгэн болоо. Арилгаад. Би одоо юу яа? Үсээ жоохон янзлах уу? Үсээ зүгээр иймэр байлгүй болчих зүгээр юм. Эний мейкапын бүтээгдэхүүнээр буцсан нүүр маань нэг иймэрхүү боллоо. Кремнээс бусд нь бүгдээрээ 100 янах гэж боддоо. Гэхдээ guys, нэг жоохон сул тал анзаарагдаад байна. Миний нүд жоохон сармасаа буцснаас хойш жоохон тийм дотор нь юм орсон юм шиг мэдрэмж төрөд ах юм. Аргаад байгаа юм шиг. Нөгөө сармасны будг нь уртцагчтай гэдэг дотор юм хар уртцагчтай тийм юм байсан болохоор тэр нь нүд рүү орсон байж магадгүй гэж би бас бодож байна. Окей, үсэн янзлчаад ирээ. Бүлийн маань бодог ирдэс надад нэг таалагдаагүй болохоор өөрийнхөө уруул өнгөлөгчөөр нэмээд өнгөлөөд
бодолтой сэргээчий гэж бодлоо. Тэгээд ер нь аль жоохон ягаан тоонтэй нүр бодолт хийсэн болохоор ийм ягаан цамцам өсч өглөө. Сериагийн мейкап бүтээгдэхүүнээр буцсан нүр маань нэг иймэрхүү боллоо. Надад ер нь бол бүгдээрээ л таалагдлаа. Урамлалын бодог, сормосны бодог хоёр нь яг жоохон таалагдаагүй л дээ. Тэр бол бусд нь айгу хөргөн л байлаа. Цэнхэр тосон контур надад таалагдаад байсан болохоор зүгээр юм нэмэлт юм хийж эхлэе. Ийм хямдхан бүтээгдэхүүнээр нүрээ будаж байгаа нь зүгээр амар сонирхолтой санагдаж байхгүй. Хүүхдийн тоглоомоор ингээд тоглож байгаа юм шиг. Гэтэ нөгөө энэ хүүхдийн тоглоом биш байлаа. Амар гоё гаралтай хөөрхөн бас зүйлс байлаа. Миний мейкапын бичлэгийн маань их хүлээн авч үзсэнд баярлалаа. Гэтэ дараа яг өөрийнхөө бас тэнийг ашиглаж байгаа мейкап бичлэг хийнэ. Хэрвээ яг миний мейкап бичлэг таалагдчихвэл бүгөөсөө амар сайн бол хийдэггүй. Миний өдөр тутамд байнга хийдэг гарт орж нүдэнд ингээд тассан будалт маань энэ. Тэгээд ямар ч будаг авсан байсан нүднийхээ тэнийг бол бүдгээс нь тод гэсэн тийм шат дараалалаар буддаг. Тэгэл бусад ер нь бол үйлдэлүүд нь яг адилхан болохоор ийм л болдог. Өнгөн л өөрчлөгддөг. Би бас өрдөөсөө хэлдэггүй штэ. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Тэгээд хүсвэл комент бичээрэй. Бичлэгийн маань ерөнхийдөө хүлээн авч үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр тухай уулзна гэдэгт итгэлтэй байна. Bye.